За сайн байцгаана уу үзэгчдээ, Дагин channel байна. Өнөөдрийнхөө уншлахаар таны бодож буй таны санаж дурсаж байгаа тэр нэгэнтэй эргэж ирэх үү, буцаж ирэх бодол байна уу гэдэг талаар нь уншлах хий гэж бодсон. За манай нэгдүгээр групп маань болохоор энэ дөхтөөтэй стикерийг сонгоно. За хоёрдугаар групп болохоор энэ загталтай. За гуравдугаар групп нь энэ эрвэхийтэй стикерийг сонгоно. За дөрөвдүгээр групп маань болохоор энэ сарнайтай стикерийг сонгох нэ. За тэгээ та бүхэн маань өөрийн хамгийн их татагдаж би нэг группээ сонгоод тэгээ бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу үзэгчдээ. Манай нэгдүгээр группийг сонгож орж ирсэн хүмүүс маань Тавтай Маргил, та бүхэн маань энэ дөхтөөтэй стикерийг сонгосон. За тэгээ одоо хэдүүлээ юу яа? Одоо таны энэ үзэж байгаа групптэй таны групп мөн үү биш үү те? Нөгөө energy check гэдгийг хийя. За манай нэгдүгээр группийнхний хувьд би өөр energy check ингэж хий гэж бодсон. Та энэ хүнийхээ талаар юу яг одоо ямар мэдрэмжтэй байна вэ те? Тэрийг нь хэлж өгөөч. За. Энерги мод гэж гарч ирж байна. За одоо ингээд ерөнхий энергитэй таны ер нь энэ хүнийхээ талаар юу гэж бодож байна гэд энийг нь бол харахад дандаа юм одоо урмал мод цэцэгтэй ийм юм бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд энэ хүнтэйгээ айгу удаан байсан байж болохоор байна гэж бол харагдаж байна те. Илүү одоо юм жаргал зовлон одоо гуниг тэгсний аз жаргал гэлтэй ингээд юм болгоныг энэ хүнтэйгээ туулсан ийм хүн байж болохоор байна. Таны хувьд бол айгу урт удаан хугацаанд юм холбоотой байсан. Ер нь ингээм хамтдаа зөндөө зүйлийг үзэж туулсан гэх юм уу? Ийм хүн чинь байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны одоо бодож үзүүлж байгаа энэ хүнд нь одоо тантай илүү урт удаан хугацаанд хамт байсантэй илүү ингэж зөндөө зүйлийг даван туулсан хүнтэй байх нэ гэж бол харагдаж байна. Хэрвээ одоо та сонирхож хохорхоод те ингээд нэг төрхөн зурулсан хүнээ үзүүлж байгаа бол энэ групп бол биш байна гэсэн үг. Илүү одоо юм урт удаан хугацаанд тантай хамт байсантэй уналт босолт энэ бүх зүйлийг чинь үзэж харсан. Та энэ ингээд хүнтэй байснараа зөндөө зүйлийг олж мэдсэн бас одоо юу гэдгийг гунж гутарсан гэд те нэг тийм одоо ургамалчин ингээ ургах явцдаа те зөндөө одоо цаг агаар зөндөө тийм хүчин зүйл нөхцөлийг ингээ үзчихийж дараа нь ингээ цэцгэлж дэлбэлдэг те. Тэгэхээр таны хувьд энэ хүнтэйгээ маш олон зүйлийг үзсэн байна л гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр илүү урт хугацаанд харилцаатай байсан хүнтэй байх нэ гэсэн зүйл бол харагдаж байна. За одоо хэдүүлээ тэр таныг юу гэж бодож байна вэ гэдгийг хэлээ үзье. За манай нэгдүгээр группийнхний үдээлж буй хүндээ таныг юу гэж бодож байна вэ? Яг одоо юу гэж бодож байна? За тэгэхээр эндээс амар юм тодорхой гарч ирж штэ тий. Ерөөсөө ганцаар л үзүүр татгаад маш тодорхой гарч ирж байна. Тэгэхээр таны талаар бол одоо ямар ч юм мэдээлэхгүй байна тий. Та ерөөсөө ингэж юм нууцлаг байна. Одоо та хоёр ингэж ямар ч юм холбоогүй байна. Танаас айгуу тийм нууцтай байна л гэсэн зүйл бол хараад байна штэ тий. Тэгэхээр энэ үний хувьд та бол юм нэг хаалттай ном тий. Өөрийнхөө талаар юу бодож байгаа, мэдэрч байгаа гэдгийг бол мэдэх аргагүй байна тий. Энэ хүн бас өөрөө одоо хаалттай байгаа учраас та хоёр аль талдаа хин хинийгээ одоо бас ингэж миний талаар юу гэж бодож ийн яаж аваад ийж аваад гэсэн нэг тийм бодолтой байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд энэ дээр бас keeping a secret гинэ. Ер нь бол нууц байгаа л гээл тэгж юм л та. Та хоёрын харилцаа ер нь бас урт удаан бас удаан хугацаанд нэгнээс нь нууцтай ч юм уу тийм байх боломжтой гэж бас харагдаж байна. Ядагч байсан таныг юу яг одоо юу гэж бодож байна гэх юм бол таныг айгүй хаалттай, нууцтай, өөрийн талаар юу гэж бодож байгаа энэ төрлийн одоо энэ хүн чинь
ерөөсөө мэдэхгүй байна те. Ийм бол гарч ирж байна. Та ер нь хоорондын нэрийг айгүй юм юутэй те, ямар солилцоогүй удсан байна те, холбоо харилцаагүй удсан байхаар байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За энэ хүн таныг санаж байна уу гэдгийг үзье. За манай 1-р группийнхны үзүүлж буй хүн нь манай 1-р группийнхныг санаж байгаа юу? За ерөнхийдөө бол энэ хүн үнэхээр одоо туйлдсан байна. Маш их энэ харилцаанаас болоод зөндөө юм бодсон байна. Өөртөө айгүй их одоо юу гэдгийг таныг тээж явдаг те, одоо ийм энэ харилцааны талаарх янз бүрийн асуудал өнгөрсөн басан болж бүтээгүй зүйлсийг одоо л тээж явж байгаа гэсэн зүйл бол харагдчихээн. Тэгээд ерөнхийдөө энэ хүн яваандаа ч юм уу удахгүй юу таныг тавьж явуулахад ойрхон байгаа гэсэн зүйл бол айгүй харагдчихээн. Одоо таныг санаж байна уу гэх юм бол илүү одоо юм юу талаар байна. Хайртай юу гэдгийг нь бол дараа нь үзнэ. Гэхдээ яг одоо ингэ санаж байгаа юу те, айгүй юм одоо юу гэдгийг яаж бодож ийн те гэдэг талаас нь ингээ үзэх юм бол ерөнхийдөө жоохон санаж байгаа. Гэхдээ үнэхээр дууссан гэж бол энэ харилцаагаас хараад байна. Тэгэд энэ харилцаа өөрт нь бас нэлээд юм одоо юу бодож ингэж явхад одоо тийм амар тээж явхад хэцүү харагдаад байна. Тэгэхээр та хоёр жоохон нэг айгу бас гомдоод салсан те. Ийм байх боломжтой харагдчихээн. Тэгэхээр энэ хүн бол яадаг ч гэсэн таныг санаж гин үү гэдэг юм бол сэтгэлдээ бол санаж одоо тээж явдаг. Гэтэ ерөнхийдөө нөгөө юм юу тал руу орсон байна те. Одоо хүлээн зөвшөөрөх тал руугаа гэх юм уу? Илүү одоо ингээд санаад байгаа ч гэсэндээ за нэгэнд одоо ингээд дууссан те. Одоо ингээд юу гэдгийг амар ингэж өөрөө бодхоос илүү ингээд нэг юм санаанд ордог штэ те. Хүний одоо ингээд мартмаар байгаа боловч юм дурсамж нь байнга бодогддог нэг юм жоохон мартмаар байгаа ч гэсэн нэг юм дараа болоод те. Байн одоо нэг зүйлийг харахад бид хоёр одоо энд одоо нэг ресторанд орлоо гэж бодоход бид хоёр одоо энэ ресторанд их ордог байсан ч тийм юм уу те. Таны талаар айгу тийм нэг дурсамж тийм зүйлээ айгу бодоод байгаа гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо амар хүсэл санаад байгаа юм бол харагдахгүй байна. Ер нь ингээд цаанаасаа л маш их бодогдоод байна. Тэг үсэгвэл бодогдоод байна гэсэн юм бол гарч иж байна. Тэгэхээр энэ харилцааг ер нь бол ингээд харахад айгүй их тийм удаан хугацаанд явсан харилцаа байна л гэж бол харагдаад байна. Яадаг ч байсан нэг нэгэндээ айгүй их тийм нөлөөтэй те. Хурдан мартаж санаад байх тийм боломжгүй те. Мартахад ийм жоохон хэцүү гэх юм да. Тийм харилцаа байна гэж бол харагдаж байна. Ер нь энэ хүний зүгээс бол орхин явуулахад тун ойртсон те. Тийм байна. Одоо юу гэдгийг эхлэл айгүй харахгүй байна гэсэн зүйл бол харагдаад байна. Тийм. За одоо хэдүүлээ энэ хүн танд хайртай юу гэдгийг харъя. Сэтгэл байна уу, мэдрэмж байна уу те? Тэр зүйлийг харцгаая. За манай 1-р группийнхний зөвлөж буй хүн нь танд хайртай юу? Танд сэтгэлтэй юу хэлж өгөөч. Вау. Аргагүй л хайртай юм байна л да. Вау. Тэр энэ үний хувьд бол ийм байна. Одоо танд ийм сэтгэлгүүдээ те таныг бол орхиж яваагүй гэсэн зүйл бол харагдаж байна те. Ингээд сэтгэлгүй одоо хайргүй учраас та хоёр салсан зүйлээс биш байна гэсэн юм бол харагдаж байна. Одоо хүмүүсийн харилцаа ингээд янз бүр идэх те. Тэгэхээр ингээд хайр дутаад нэгнээсээ бүр ингээд юу гэдэг уйдаад ингээд за хайргүй болчлоо гэж салцсан уу гэвэл үгүй те. Нэг орхин явцсан уу гэвэл үгүй харагдаж байна харилцаа чинь. За магадгүй одоо илүү энэ үнийг үзэж байгаа учраас энэ үний одоо бодол мэдрэмжээр гэх юм бол танд бол одоо л хайртай гэсэн зүйл бол гарч ирж байна. Танд бол сэтгэлтэй тий энэ хүн танд хайртай юу сэтгэлтэй юу гэж асуухад үнэхээр одоо юм хайр сэтгэл өсө сонирхол иймэрхүү зүйл айгүй их тод гарч ирж байна. Маш тод буулаа. Тэгэхээр энэ үний хувьд бол таныг нөгөө дотроо сандаг боддог хүсдэг одоо энэ бүх зүйл бол
унтраагүй байна. Тэгснээ ингээд юм юу байна л да. Одоо буцааж нийлэхэд нэг тийм жоохон хаалттай л харагдаад байна. Одоо түрүүчийн таныг өрн санаж байна уу гэдэг дээр ингээд нэг юм санахыг жоохон хүсэхгүй байгаа юм шиг те. Цаанаасаа санаад байгаа боловч яг ингээд одоо өөрөө бодоод те ингээд байна уу гэдэг дээр үгүй. Хайртай ч гэсэндээ одоо ингээд мартах хэрэгтэй гэж бодоод байгаа юм шиг. Тийм бол гарч ирж байна. Тэгэхээр ихэнхдээ одоо ийм юу гэдэг хоёр талтай өөр хүнтэй болцсон эсвэл одоо ийм нөхцөл байдалтай янз бүрийн шалтгаанаар одоо нэг нэгний орхих ёстой болсон ч юм уу. Тийм харилцаа байж иж болохоор гэсэн тийм юм бол ерөнхийдөө одоо зурагтай ийм бол бууж ирж байна. Тэгээ энэ үний хувьд бол өөр нэгэн сонголт бас байж иж бас болохоор байна те. Одоо илүү ингэж өөрт нь боломжтой ч юм уу те. Тийм сонголт байж иж болохоор байна. Тэгээд одоо тэрийгээ сонгосон ч юм уу те. Тиймэрхүү байх боломжтой гэж бол харагдаж байна. Two of Swords. Эсвэл та хоёроос айгүй юм юу байна? Нэгэндээ жоохон хүүтэн хандсан бас байж иж болохоор байна. Сэтгэл байгаа боловч те хүсэл сонирхол ийм зүйл байгаа боловч нөгөө нэг үзэл бодлын зөрүүч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлээс болоод энэ хүн жоохон танаас зайгаа бариад одоо тэгээд салгах тийм шийдвэр гаргасан ч юм уу. Нэг тиймэрхүү. Тэрнээс биш сэтгэл дутаа танаас ингээ хол байна уу гэвэл үгүй танд сэтгэлтэй байна гэсэн зүйл бол уншигдэж байна. За одоо хэдүүлээ таны үзүүлж буй хүнтэй нь эргэж ирэх үү гэдгийг харъя. За манай нэгдүгээр группийнхны үзүүлж буй хүн нь эргэж ирэх бодол байна уу? Манай нэгдүгээр группийнхан руу буцах те буцаж ирэх хүсэл бодол байна уу? Хэлж өгөөч. За тэгэхээр энэ дээр бол ингэж харагдаж байна. Одоо нөгөө таныг айгүй юм нууцлаг байгаа тий. Таныг яг ямар бодол санаатай байгааг чинь мэдгүй байгаа учраас магадгүй үйлдэл хийж чадахгүй байж иж болохоор байна. Тэрнээс биш штэ тий. Яг үнэндээ энэ хүн сэтгэлтэй гэдгийг ингэж дахин харагдаад байна. Бодит байдал илүү болгож чадахгүй байгаа байж иж болохоор л гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ үний хувьд одоо манай нэгдүгээр группийнхны хувьд айгүй гоё л бууж ирж штэ тий. Тань сэтгэлтэй юу, сэтгэлтэй хайртай юу, хайртай мартаж ингэж цаанаасаа чадахгүй байх тий. Ингээл үргэлжил таныг бодож дурсаад байна. Сэтгэл байгаа учраас таны оюун бодол таныг оюун бодлоосоо гаргаж чадахгүй байна тий. Мөнхийн ингэж одоо хүсгүй байсан ч гэсэн үргэлжил та санагдаж бодогдож одоо энэ тархинд нь сэтгэлд нь ингээ уяатай байна тий. Тэгэхээр энэ группийн хувьд бол би бол ингэж хэлэхээр байна. Ер нь энэ хүн буцаж ирэх тун сонирхолтой байна. Шийдвэрээ гаргаад те одоо аль нэг талдаа гаргаад таныг сонгох хүсэл гэдэг юм уу? Иймэрхүү зүйл нь бол байна. Гэхдээ нэг жоохон юу гэдэг юм бэ? Таныг яг нөгөө бүрэн мэдгүй байгаа учраас те жоохон тэрэндээ эргэлзээд байж иж болохоор гэх юм уу? Тийм юм айгуу тод уншигдэж байна. Та магадгүй одоо хамаг юм блок хэлсэн те. Тэгээд одоо өөрийнхөө юм нөгөө санаа бодол юу гэдэг иймэрхүү зүйлээ нэг тийм хаалттай байлгаад байгаа учраас энэ хүн ингээд за тань руу ингээд бичээл одоо эргээл ингээд ирнэ очин те тантай ингээд шууд холбогдно гэхээс нэг юм жоохон айгаад байгаа юм шиг те. Буцаад ингээд бичлээ очлоо гэж бодоход та одоо хүлээж авахгүйгээр эсвэл одоо бүр өөр хүнтэй болцсон гэж бодоод ч юм уу те. Энэ хүн үйлдэл хийхгүй байж болохоор гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ үний хувьд бол яад гिचвэсэн буцаж ирэх бол үнэхээр хүсэлтэй. Гэхдээ энэ нь илүү нөгөө тантай холбоотой. Танаас шалтгаалнаа л гэсэн зүйл бол гарч ирж байна. Зарим хүмүүс бол яг ингээд хамаагүй те нөгөө юу гэх нь хамаагүй би үнэхээр санаад байна бодоод байна. Би уулзмаар байна гэж бодох нэг нь байгаа. Тэгэхэд энэ хүний маань хувьд бол жоохон эргэлзээтэй. Айцтай гэх юм уу нэг юм дотроо өөрийг нь сонгохгүй бол яана те буцаж очихоор одоо тоогдохгүй бол яана ч гэсэн юм уу. Тийм нэг айдас жоохон итгэлгүй байдал гэдэг зүйл айгүй харагдаж байна. Ууш умбандаа тий. Одоо энэ сэтгэл зүрх гэдэг зүйл бол айгүй хөөрхөн таныг бол тавьж явуулахгүй харамлсан тий. Ингээ хүмүүнтэй болцсон байх үе гэсэн нэг юм дотроос нь жоохон хардталт гэх юм уу. Иймэрхүү зүйл өөрийг нь бас
идээд ээж биш болчихгүй байна. Тэгэхээр нөгөө таныг хүн амьтантай болсон үгүйх чинь мэдгүй байгаа учраас те ингээл нэг юм холоос хартаал холоос яах ихээ мэдэхгүй. Нэг яг одоогийн байдал бол ингэж бол харагдаж байна. Тэгэхээр яд гэжсэн үйлдэл бол хийх хүсэлтэй байна л гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр нэмэлтээр хэдүүлээ илүү дэлгэрүүлээд энэ хүнэнтэй хизээ үйлдэл хийх юм бэ гэдгийг харна. Тэгээд та юу н ямар байдлын харилцаа болж бүтэх юм бэ? Тэгээ ирээдүйн харилцаад юу н одоо байгаа юм уу? Та ингээ хүлээгээд ингээд ингэх юм бол энэ хүн чинь юу н ирэх юм уу? Эсвэл одоо та юу гэдгийг өөрөө бичээд ингээд энэ харилцаа үргэлжлүүлвэл ямар вэ ч юм уу те? Тиймэрхүү байдлаар нь үзэж өгнө гэсэн. За тэгээд уншлагын юм болоо баярлаа. За сайн мэцхан уу манай 2 дугаар группийн маань тавтай мээрэл. За та бүхэн маань энэ зөвтөлтэй те өдрийг сонгосон. Тэгээд өдрөгний стикерийг сонгосон. Тэгэхээр угаасаа энэ дээр ингээд нэг юм үг бичсэн юм шиг те одоо та нарт сайн харагдахгүй байх. Надад болохоор энэ дээр ингээд юм зөндөө үг бичээд ингээд хадгалсан юм шигтэй ингээд нөгөө бантгэлцэн энийг нөхөх гээд байгаа ч юм уу те эсвэл одоо юм бичсэн зүйлээ хадгалаад нэмдэгнаад байгаа ч юм уу нэг тиймэрхүү зүйл бол харагдаад байгаа. Одоо тийм мэдрэмж өгöd байна. Тэгэхээр магадгүй одоо таны үзүүлэх байгаа хүн чинь тантай одоо холбогдох гээд те тань руу ингээд одоо юм хом бичээд тэрийг устгаад байгаа ч юм уу те эсвэл одоо тэмдэглэлтэй ч юм уу те ингээд таны талаар бодол мэдрэмж иймэрхүү зүйлээ бичээд те санаж ингээд одоо юу гэдэг бодол мэдрэмжээ гаргаад байгаа боловч яг ингээд тэрийгэ танд илэрхийлээд байна уу гэвэл үгүй айгу одоо тийм хэлэх гэсэн үгээ зайлгаад ч юм уу те тийм жоохон хаалттай энерги бол гарч ирээд байна. За тэгэхээр хэдүүлээ одоо ингээ таны энэ бодож байгаа хүн чинь яг муу юм уу те одоо юу гэдгийг энержи чекинг хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ одоо та энэ хүний хадлаар юу гэж бодож ин те тэрэн тэгээд таарч байвал энэ групп нь таны групп гэсэн үг ээ. За манай 2 дугаар группийн энэ хүний хадлаар юу гэж бодож байна вэ? Messages гэж. Вау. Тэнийг авч. За мөн үзэр маань иргэсэн. Тэгэхээр аюу сонирхолтой юм гарч ирж штэ те guidance connection гэдэг. Тэгээд энэ дээр бас мөн үзэр гэхээр та хоёрын хувьд бол хоорондоо аюу холбоотой одоо энэ юу те бодол мэдрэмжээр аюу холбоотой гэдэг юм уу? Тиймэрхүү бас байж болохоор харагдаж байна. Одоо хин хинийхээ тэр энерги мэдрэмжийг мэдрээд байгаа юм шиг те. Одоо манай 1-р групп чинь болохоор илүү нэг хаалттай хин хинийхээ юг бодож байгааг ер нь мэдэхгүй тийм энерги бол гарч ирсэн. Тэгэхэд та хоёрын үед бол нэг дундын холбоо иймэрхүү зүйл байсаар байна гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо юу гэдгийг магадгүй бас жоохон бас холбоотой тэгээ хоорондоо бас холбогдоод байгаа хүмүүс бас байж болно те нэг хай сайн уу гэдгийг одоо нэг юм хөнгөн мөртлөө яг ингээд нөгөө нэг уулзаж учраад одоо буцаж нийлээд байгаа юм байхгүй нэг юм бас хөнгөн харилцаанд бас байж болохоор те тэгж бол харагдаж байна. Тэгээ яадаг ч байсан та энэ үнийг юусоо одоо бодлоосоо гаргаж явуулж чадахгүй байгаа маш их бодож байгаа. Энэ хүнтэй үнэхээр холбоотой юм шиг санагдаад байгаа. Тэгээд таны хувьд аягүй их зүудэлж байгаа ч юм уу те зүг мэдрэмж чинь орж ирээд байгаа. Үүдээ одоо ингээд энэ тэнд явж байхад ингээд төстэй хүн хардаг ч юм уу те нэг юм аюу танд бас өөрийгөө санагдуулаад те сануулад байгаа юм шиг хэдэж одоо мартахааргүй нэг тийм холбоо байна л гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны энэ үзүүлж байгаа хүн чинь тантай юм холбоотой те юм гүнзгий мэдрэмж өгдөг юм хүнтэй мөн бол энэ таны групп шүү. Тэгэхээр одоо юу гэдгийг ямар ч юм холбоо хамаарлахгүй эсвэл одоо бүр ингээд огт нэг мэдрэхээ эзэн те яаж оол хийж байгаа гэдгийг бүр ингээд холбоогүй болсон хүмүүс бол биш ээ гэсэн зүйл бол гарч ирж байна. За тэгээ энержи чек юм боллоо. За одоо хэдүүлээ таны талаар энэ хүнтэй юу гэж бодож байгаа вэ гэдгийг харъя. За манай 2 дугаар группийнхны маань үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхны юу гэж бодож байна вэ? Яг одоо юу гэж бодож байна? Тандаа юу sword үзрүүд гарч ирж байна.
За манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь 2 дугаар группийнхнийг юу гэж бодож байна вэ? Mountain, Guinea, worry, sadness, hostility. Тэгэхээр айгүй хэцүү таны талаар одоо энэ харилцааныхаа талаар тий айгүй их санаан зовж гин, гонигтай байна гэсэн зүйл бол гарч ирж гин. Тэг үнэхээр тодорхой шүү дээ тий. Энд ингээ маунтны хүзээр гараад ирсэн тэгснэ. Одоо ерөнхийн энерги нь ингээд дандаа л юм одоо хэцүү энергиуд бол бууж ирж гин. Тэгэхээр яд өчөөсөн таны талаарх бодол мэдрэмж бол айгүй сөрөг байна тий. Негатив гэсэн. Тэгэхээр одоо энэ харилцаагаа тий таны талаар ингээ бодох бодол нь айгүй хэцүү байна гэсэн зүйл бол гарч ирж гин. Одоо юу гэдэг эндээс айгүй энэ одоо хэсгээс айгүй ингэж харагдаад байна. Тантай айгүй тийм уртудаан хугацаанд болчих юм шиг те. Болж бүтчих юм шиг санагдаад айгүй хичээсэн байж болохоор байна. Эсвэл одоо ингэж яг л ингэж болчондоо гэдэг айгүй их тийм одоо юм бодсон ч юм уу те. Юм уртай юм бас энэ хүн чинь айгүй харсан байж болохоор байна гэсэн зүйл бол харагдчихээн. Гэсэн мөртлөө уртай юм хараад ингэж таныг айгүй уртай юм партнер нь байж болохоор те. Бүр одоо гэр бүл зохиож иж болохоор ч юм уу тэгж харсан боловч энэ харилцаа ерөөсөө тийм одоо үр шимээ өгөөгүй те онцгүй одоо үр дагавар гарсан гэдэг ийм зүйлийн талаар айгүйх бодож ийн. Тэгэхээр яд өчсөн таны талаар бол жоохон бодохдоо гонигтай хэцүү байна те юу тийм айгүй стресстэй байна гэсэн зүйл бол гарч ирээд энэ дандаа нэг суурь төзрүү тий дандаа юм одоо юу гэдгийг сэтгэл гутрал гуйныг заавлын шаналл нойргуудалтай одоо юм бүрхэг байдалтай юм яг гадаагаа мэддэхгүй те таны талаар ингээ юу бодох юм бэ гингүүд дандаа юм сөрөг мэдрэмжүүд айгу орж ирээд байгаа болтой гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо тэр хүн таныг яг одоо юу гэж бодож байна вэ гэх юм бол жоохон хэцүү байна те. Магадгүй та энэ үнийг айгу гомдоосон эсвэл одоо юу гэдгийг энэ хүн энэ харилцаанаас айгу шарх авсан байж болохоор байна те. Ялч одоо юм холбоо харилцаагүй ийм харилцаа байгаа учраас энэ хүн ч гэсэн нэлийг шархалсан байна гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо та өөрийгөө л ингээл шархлаад энэ хүн намайг бодохгүй байгаа гэж бодож байгаа бол үгүй. Энэ хүн таныг бодож байгаа айгүй шаналж байна. Энэ харилцааны талаар айгүй их юм одоо одоо гомдолтой юм юм уу? Нэг тийм заяа. Яагаад тэгэхээр энэ дээр ингээд энэ хүзрүүд ер нь одоо юу гэм нэ. Энэ хүзрүүдийн ерөнхий энерги нь ингээд уншихад ингэж орж ирээд байгаа байхгүй айгүй юм одоо урт хугацааны ингээд нэг тийм гоё сайхан болчин бүтчиндээ ингээд одоо мөрөөдөлтэй иймэрхүү зүйл одоо тантай айгүй харсан байж болно те урт хугацаанд бид тээр одоо ингэн тийг бүр гэрлэн хүүхдтэй болно одоо юу гэдэг ийм гоё сайхан ирээдүг айгүй харсан байж болохоор энэ хүн хүмүүд ингээд нэг өөрийнх нь мөрөөдөл хүсэл мөрөөдөл одоо тантай харж исэн ирээдүг ингээд нуран унсан те одоо ийм холбоогүй босон те энэ салалт ийм зүйл тохиолдсонд энэ хүн чинь айгүй их одоо шаналаад байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд яагаад энэ хүнийг шаналаад байгаа вэ гэхээр аргагүй энэ хүн тантай айгүй тийм урт хугацааны зүйл харсан байна те. Та одоо тийм өөрийнх нь нөгөө бүх боксинг чек гэсэн байна те. Та энэ хүнийхээ урт хугацааны партнер болох боломжтой гэж бол энэ хүнд айгүй харагдсан байж тээ те. Энэ хүн бүр ингээл айгүй ирээдүг дотроо төлөвлөж ботсон. Тэнгүүд тэр нь бол бүтээгүй гэдэгт айгүй гомдолтой байгаа. Нэг тийм энерги бол гарч ирээд байна. Магадгүй хин нэг айгүй ойлголцоогүй байлаас үүдээд ч юм уу те нэг одоо шудраг хандаж чадаагүй бодол сэтгэлээ бас бүрэн илэрхийлж чадаагүй ингээд нууж явснаасаа болоод ойлголцоогүйгаасаа болоод айгүй салсан байж болохоор энэ эсвэл одоо магадгүй энэ ингээд гомдолтой байна те нэг юм энерги яваад штэ. Тэгэхээр магадгүй та бас энэ харилцаа дуусгацсан юм шиг байж болохоор гэх юм уу? Тэгээд та одоо магадгүй илүү одоо ойлгоод те санаад одоо таалтаа гаргасан бол энэ үнийг одоо яаж байгаа л гэж гэж бодоод үзүүлж ийж болохоор гэх юм уу? Нэг талдаа бол тийм байж болохоор байна. Эсвэл одоо энэ хүн айгүй их тийм юу энергтэй. Өөрийнхөөс бурууг ойлгохгүй байж болно те. Ингээд амар хохирогчийн сэтгүүтэй те. Би ингээд зөндөө гоё зүйл бодоод хичээгээд ингээд явж исэн чинь босонгүй. Энэ хүн л буруутай ч юм уу. Танигаас айгаа буруутгаад ээж болохоор байна л гэсэн зүйл бол харагдчихээн. Ер нь яг одоогийн юм нэг бодол мэдрэмж нь гэх юм бол жоохон хэцүү байна тий. Тим энерги бол бууж ирж байна. Магадгүй та хоёр маань салаад явах удаагүй байж болно те нэг юм гомдлын энерги нь айгу байгаад байна гэсэн зүйл л харагдчихээн. Тэр хүн яг хайртай өндөл их гомддог те. Тэгэхээр энэ хүн
Таныг сэтгэлтэй юм шиг л харагдаж байна. За одоо хэдүүлээ. Энэ хүн таныг хүрэн санаж гин үү? Сэтгэл байна уу гэдгийг харъя. За манай 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхнийг санаж гин үү? Санаж гин үү? За ер нь бол юу гэмээр ч юм даа айгу хүчтэй байхыг хүсээд байгаа гэсэн зүйл бол бас гарч ирж байна. Энэ гурван энержигээс тэгэхээр одоо юу гэдгийг санаж гин үү гэх юм бол дотроо бол маш их бас санаж гинаа. Гэхдээ энэ хүн гадна басаад те одоо юу гэдгийг гадна төрөх байдал одоо гадна байдал дээр айгүй их өөрийгөө одоо таныг санахгүй байгаа гэсэн зүйл бол харагдаад байна тий одоо тийм зүйлийг харуулад байгаа ч юм уу одоо та хоёр дундын найз одоо юм таньдаг хүмүүс байдаг бол тэр хүндээ магадгүй одоо тиймэрхүү хүмүүст би бол өөрийг чинь санахгүй байгаа тий би бол мартсан би түүнийг бол аль хэдийн мартсан шүү дээ одоо миний хувьд хинч биш болсон гэдэг ч юм уу ингээд аягүй хүчтэй царай гаргаад ижиж болохоор гэсэн зураглал гарч ирж байна гэсэн мөртлөө яг дотроо бол үнэхээр одоо таны аягүй санаж байгаа аягүй шаналж байгаа угаасаа дотроо аягүй шаналаад байна гэж шалах гарч ирсэн шүү дээ тий таныг ингээд бодож байгаа юу гэхэд бол үнэхээр амар юм шаналтай энер бол гарч ирсэн тэгсэн мөртлөө яг одоо юм гадна талдаа энэ хүн бол тэр зүйлээ бол огт харуулахгүй байна л гэсэн зүйл бол аягүй тод бол гарч ирж байна би бол ягаачгүй те би бол энэ харилцаа энэ салтаас одоо энэ холбоогүй байдлаас бол би хохирохгүй би одоо яахгүй те санахгүй би бол одоо тэрнийг санах хүн биш юм те одоо айгүй тийм лион энержи бас гарч ирж байна те жоохон их зантай бардам одоо өөртөө ингэж нөгөө юу яах вэ two of swords ч бас одоо нэг тийм эргэлзээ те одоо illusion ч юм нэг тийм байгаа хгүй тэгэхээр өөрийг чинь ингээд байна санаж байгаа мөртлөө одоо энийг ингээ ойлгохгүй бас байж болохоор энэ одоо илүү ингээд үгүй би одоо энийг санахгүй бодохгүй би бол ийм хүчтэй би бол одоо ийм хүнийг санах албагүй юм одоо юу гэдгийг нэг юм те өөрийгөө айгу ингэж хүчтэй байх гэж ч юм уу те өөрийнхөөс эгонд хөтлөгдөөд дарагдаад өөрийнхөөс нь мэдрэмж бодлыг бас айгу дараад ээж болохоор илүү нөгөө энэ хүний мэдрэмж нь нэг юм сөрөг зүйлд айгу автцсан байх юм уу тийм зүйл бол гарч ирж байна те таныг ингэ санаж гин үү гэдэг дээр бол айгу өөрийгөө бүр эргэлзүүлсэн те санаад байгаа мөртлөө зүгээр бүр ингэ хамаг юма дарсан байна гэсэн зүйл бол гарч ирж байна илүү тэгээд энэ харилцааны сөрөг зүйлийг бодоод байна таныг одоо ичний үзэсгэлэнтэй сайн сайхан те ийм байсан тийм байсан гэж бодохыг бүр хүсэхгүй те өөрийгөө бүр айгу хүчлээд байгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр эндээс юу нь бол харахад нэлээд гомдсон хүний нэр гэх юм уу эсвэл одоо эгон жоохон яатсан те та бүр эгог нь хуглаацсан юм уу те одоо нэг тиймэрхүү те зүйл бас байж болно айгу өөртөө ихтэй бартан бахтан та одоо нэг тийм жоохон юу хэлдэг ч юм уу те одоо эрэгтэй хүний эго чинь жоохон одоо эмэгтэй хүн үзэж байгаа л ер нь эрэгтэй хүний эго чинь жоохон юм хэврэгчтэй те ингээл дандаа хүндлүүлэх хүсэлтэй хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй те нэг юм одоо биднээс илүү дээгүүр гэж л өөртөө ер нь боддог штэ те би бол ер нь л тэгж боддог одоо юу гэдэг бид нар бол нэг тийм эрэгтэй хүмүүсийн ертөнцид амьдраад байгаа ч юм шиг хаяа санагддаг штэ те эмэгтэй хүмүүст маань тэгэхээр ингээл дандаа хүндлэлтэй иймэрхүү зүйл ярьдаг хүн бас байж болохоор байна өөрийгөө хүндлүүлэх дуртай ч юм уу те эго өндөртэй хүн байж болохоор байна тэгээд энэ хүн одоо юм санснаар нь юм болоогүй учраас те илүү л тэрэндээ одоо шаарлахаал тэгээд байгаа л нэг нэр гэх юм уу гомдооч байгаа юм уу тийм зүйл бол энэ хүнээс айгүй их гарч ирж гин энэ 2 дугаар группийн хүнээс те за одоо хэдүүлээ энэ хүн ер нь танд хайртай юм уу гэдгийг харъя энэ хүн танд хайртай юу жоохон шаарлахаад байгаа боловч сэтгэлтэй хайр байна уу гэдгийг харъя за манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнх нь хайртай юу сэтгэлтэй юу хайр байна ямар хөөр юм битээ хайр байна уу гингүү тайрын хүзэр ирэхлээ тэгэхээр энэ хүн юм байна дотроо маш их хайртай сандаг дуурсдаг боддог та бас магадгүй сөүл мэдэн ч юм уу те эсвэл та хоёр маань анхны хариуд ээж болохоор нэг юм одоо юм айгуу гоё нэг юм хөнгөн аз жаргалтай хайр байсан байж болохоор байна. Тэгээд энэ хүн хамгийн гол нь тэрийг айгуу үүсгэж, дарж, нууж,
хааж ийн те өөрт чинь хайртай сэтгэлтэй ер нь ингэ санаж байгаа энэ бүх зүйлийг аюу их ингэж нэг тийм дарах гэж оролдоод байгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо ингээд юу гэдгийг тантай ингээд нэг юм болж бүтэх байсан чинь ямар нэгэн байдлаар те та хоёрын яа сасны нь бол үзег байгаа шүү дээ те. Тэнгүүд одоо зөндөө хүн үзэж байгаа те зөндөө шалтгаанаар салсан байгаа те. Тэнгүүд энэ үний хувьд бол одоо тэр салсан шалтгаан нь амар тэнэг санагдсан ч юм уу. Одоо юм юу гэдгийг угаасаа салахгүй гэж бодсон ч юм уу. Тэгээд нэг юм хүсчихсэн үр дүнд нь хүрээгүй учраас энэ хүн тэрний л айгүй юм гомдон шаналаа шаардлагатай байгаа юм шиг. Айгүй бас энэ хүн өөрөөсөө их гаргаж одоо хүчин чармайл гаргасан байж бас болохоор байна. Маш их зүйл одоо мөрөөдөж тантай харсан байж болохоор энэ тэр бүх зүйл айгүй ингэж одоо нүднийх нь өмнө нураад ирсэн учраас те ингээд энэ харилцаа ер нь л болж бүтээгүй учраас ер нь тэгэл энэ хүн за үнэхээр одоо болоогүй чадаагүй тэгээд ингээд өөртөд нь хайртай гэсэн сэтгэлийг бүр айгүй их тэгж одоо дарсан байна л гэж бол харагдаад байна. Сэтгэлийн гүндтэй нөгөө илүү sex of cups чинь одоо юм сүнсний хайр гэх юм уу? Одоо бие махбодын хайр гэхээс илүү нөгөө сэтгэл зүрх одоо тэр зүйлээр илүү холбоотой байхаар бол харагдаж байна. Тэгээд ингээд хүн болгоны хайрын төвшөнтэй асуудын одоо нэгэндээ таталцдаг ойлголцдог одоо хамт байх хүсэх одоо тэр төвшин ингээд янз бүр өөр байгаа шүү дээ. Зарим нь одоо зөвхөн физикал биеийн байдлаар одоо нэгэндээ татагдаж хамт байдаг хосуудж байгаа. Тэгээ оюун ухааны төвшин татагдаж хамт байдаг хосууж байгаа. Эсвэл одоо эд мөнгөөр татагдаж хамт байдаг хосууж байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд илүү им хайранд татагдаж те хайрын одоо үнд суурьтай харилцаа байсан байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд энэ хүн энийг л айгүй их тийм дарж нуугаад таагаад одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч юм шиг те эсвэл одоо нэг талдаа өөрийгөө л зөвхөн таныг хайрлсан, өөрийгөө л ингэж одоо хичээсэн, өөрөө л таныг одоо хайрлаад те болж буцсангүй ч юм уу те та хүлээж аваагүй ойлгоогүй гэж хараад байгаа ч юм уу. Айгу нэг талтай бас харж иж болохоор зөвхөн өөрөө л хайрлсан юм байна ч юм уу те. Тиймэрхүү мэдрэмжтэй явж иж болохоор яг одоо бол жоохон энэ хүн нэг тийм онцгүй энергитэй байна гэж бол хэлэхээрээ айгүй их тийм гадна басаад өнгө үзмжиндээ бас их нэлээд анхаардаг хүн бас байж болно те. Өөр охтууд одоо өөр одоо эрэгтэй үзэж байлны хүн чинь одоо өөр залан болоод уулзаа явж иж болохоор ч юм шиг те. Яагаад тэгэхээр одоо юм бусдад ингэж хайраас бол шаналаагүй одоо энэ хайр бол надад юуж биш өдр гэж харуулах гэж байгаа юм шиг те. Айгүй эготой тийм зүйл бол гарч ирж байна. За одоо хэдүүлээ энэ хүнтэй эргэж ирэх бодол байгаа юу гэдгийг үзье. За таны үзүүлж буй хүнтэй те манай 2 дугаар группийнхны үзүүлэлт байгаа хүн нь эргэж ирэх бодол байна уу хэлж өгөөч. На 2 дугаар группийн руу эргэж ирэх бодол байна уу? Буцаж бодол байгаа юм. Айгуу шаналсан энерги гарч ирээд байна. Энэ хүн айгүй их тийм шаналтай байна. Яг одоо ингээд нөгөө одоо юм эргэж ирэх шийдвэр гаргах ч юм уу. Тэг яг одоо ингээд энэ хүн шийдээд тань руу эргэж ирэх нэг тийм одоо юу байгаа штэ чиглэл гэх юм уу. Оюун санаа нь юу н тань руу ирэх хандлага байна уу гэх юм бол яг энэ хүнд тийм сөхөө байхгүй. Яг тэгэхээр айгүй их шаналаад байна гэсэн зүйл бол харагдаж байна. Сэтгэл санаа авах юм алга энэ хайраас маш их шавналсан шархалсан байна гэх юм уу. Тэг энэ хүн өөрөө мадуу одоо юу гэдэг та одоо ямар хэмжээнд байгааг би мэдэхгүй байна. Гэтэ энэ үний ингээд ерөнхийн энэ энергийг ингээ харах юм бол шүү дээ. Энэ хүн өөрөө их тийм гүнзгий дууралдаг, гүнзгий шархалдаг, эсвэл одоо хамаг юмаа зориулдаг. Тэгээд тэр одоо зориулсан хэмжээнд нь одоо хайр сэтгэл нь болж бүтээгүй дангууд бүр ингээл амар доошоо орчдөг ч юм уу. Одоо сэтгэл дотроо амьдэрдэг. Нэг иймэрхүү төрлийн хүн байж ш болохоор байна. Одоо энэ таны үзүүлээд байгаа хүнтэй. Тэгэхээр илүү нэг юм сэтгэлийн гэмтэл шарах гэдэг зүйл энэ хүнээс айгүй харагдаад байна. Та хоёрын дунд юу болсныг нь л мэдэхгүй те. Магадгүй юм 3 дахь харилцаа энэ төр байсан байж болохоор ч юм шиг харагдаж байна. Энэ хүн яадаг ч байсан маш их шархалсан гэсэн зүйл бол дахин гарч ирж байна. Тэгээд ер нь бол танд айгүй гомцсон байж болохоор л гэж бол харагдаад байна. Яг ингээд
энэ чинь ийм нөгөө юу уншлах те ерөнхий уншлага тэгээд ингээ хүн болгон та гомдоогүй байж болно, гомдоосон байж болно ингээд нэг янз бүр байгаа тий. Тэгэхээр энэ хүний л нэг тийм хүлээн авах үнцгэн гэх юм уу? Одоо та гомдоогүй гэж бодсон ч гэсэндээ энэ хүн айгу гомдсон байдаг ч юм уу. Айгу мэмзэг энерги бол гарч ирж байна. Маш их одоо дотроо шаналдаг барьдаг ч юм уу. Тийм хүний зүйлэл гарч ирээд байна. Тэгээ яг одоо энэ хүн ингээд тань руу эргэж ирэх бодолтой юу, буц хүсэлтэй байна уу гэдэг дээр бол актер тэгж одоо тийм амар үйлдэл гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл жоохон харахад хэцүү байна. Им айгу бүрхэг болсон байна гэх юм уу та. Үйлдэл тал дээрээ те ингээд оюун бодлын шал өөр зүйл төвлөрсөн, шаналсан ингээ яваад байгаа учраас энэ хүн яг ингээ тань руу буцаж ирэх үү гэдэг дээр жоохон хэцүү гэдэг зүйл бол харагдаж байна. Гэтэ яг ингээд энэ дээр Queen of Pentacles, Empress, Star хүзрүүл гарч ирлээ. Тэгэхээр таныг одоо л яад хичээсэн өөрт нь тохирох хань ижил болох ч юм уу те. Ийм хүнд нь гэж бол харсаар байгаа. Тийм магадгүй энэ дээрээс Queen of Pentacles, Empress хүзэр гарч ирээд байна. Тэгээд бас тэрэн дээр түрүүн Ten of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр та хоёроос юм гэр бүл байгаад салсан ч юм уу те. Эсвэл гэр бүл болоод одоо хүүх шухтай болоод ийм төр тустай байгаа ч юм бас тиймэрхүү хүмүүс маань үзчихэж болохоор гэсэн зүйл байна. Одоо тийм ээж хүн, эхнэр хүн ийм зүйлийн энерги бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн яадаг ч гэсэн таныг одоо л ер нь одоо урт хугацааны хань ижил болохоор хүн гэж бол харж байгаа. Одоо л одоо ийм таныг хайрсаар байгаа тий. Таны ингээд үн цэн үзэсгэлэнгоо ийм гой сайхан эмгтээлийн энержи гэх юм уу? Тэр зүйл чинь бол үнэхээр одоо татгцаар байгаа. Тэгээ энэ хүн яг одоо юм амар шархалцсан энэ харилцаанаас авахмгүй болсон байгаа ч гэсэндээ нөгөө сэтгэл зүрхний одоо таталцал таныг их одоо тийм юу итгэл найдвар гэх юм уу? Тэр зүйл нь бол үнэхээр унтраагүй. Яг тэгэхээр та үргэлжил энэ хүний номер 1 байж бас болохоор энэ одоо ингээд юу гэдэг юм ингээд нэг юм хүний хань болохоор ч юм шиг те одоо та хоёр гэрлээгүй байгаа бол энэ хүн таныг ялч урт хугацааныхаа хүнгээ ботцсон те одоо би яг л ийм хүнтэй суuna гэж бодож исэн чинь та яг л тийм хүн шиг нь одоо тэр бүх зүйлийг бүртгүүлсэн те ийм учраас танаас ингээ холдож явах салах маш хэцүү те одоо аль нь алдаа гаргасан бэ яд гэжсэн энэ хүн чинь таныг орхиход нь хэцүү яагаад тэгэхээр таны нэг тийм одоо энэ хүнд мэдрүүлсэн мэдрэмж байж болно те одоо хань ижил болох маш тийм өндөр чадамж боломжтой гэж хараад байгаа мó нэг ийм зүйл урт хугацааны зүйлийг л танаас үнэхээр олж хараад байна. Тэгээ угаасаа шаналаад байгаа шалтгаан нь ингээд урт хугацаанд ингээд болж бүтэх байдал босонгүй гэдэг нэг тийм зүйлийг шаналаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр таныг өөр нь алдахыг үнэхээр айж байгаа гэсэн зүйл бол харагдаад байна. Тэгэл энэ хүний үед айгүй үнцэнтэй юм уу? Тийм нэг хөнгөн байдлаар таныг бол хийзэж хараагүй бүр анханасаа тий. Анханасаа л таныг суун баримтаа одоо юу гэдэг миний ихнэр болон миний нөхөр болон ч юм уу иймэрхүү байдлаар харсан гэсэн зүйл бол маш тодтомроо харагдаж байна. За тэгээ хэдүүлээ. Ерөнхийдөө энэ хүн чинь одоо энэ нэг нөхцөл байдал одоо хүнд хэцүү сэтгэл зүйн асуудалтай. Зайл бол одоо энэ шархалт те одоо энэ салтын дараах жоохон юм готрол интересээ гараад тань руу үйлдэл хийх юм уу те хизээ үйлдэл хийх үе. Тэгээ энэ харилцаанд юу нэрээдүү байгаа юу? Та хүлээсэн дээр үэсвэл одоо бичсэн дээр үэсвэл одоо орхисон дээр үг гэх зэргийг нь бол нэмэлтээр харж өгнө. За тэгээд уншлагын юм боллоо баярлаа. За сайн байцгаана уу манай 3 дугаар группийн маань Дутаа Марил. За та бүх маань энэ ерөнхий тест ихрийг сонгосон. За тэгээ одоо хэдүүлээ energy check-ин хийцгээе. Energy check-ин болохоор та энэ үнийгаа юу гэж бодож байгаа вэ? Тэ тэрэн тэгээд таарч байгаа бол энэ таны үзэх ёстой группээ гэсэн үг шүү. За одоо хэдүүлээ та энэ хүний хадлаар тэ үзүүлэх үний хадлаар ямар бодолтой байна вэ? Яг одоо. За good luck, hope, good news. Wish to act close гинэ. За манай 3 дугаар группийн маань үзүүлж буй хүнийгаа юу гэж бодож байна? За эндээс бол ингэж харагдаж байна. Та юусоо энэ хүндээ айгүй одоо итгэл найдвар тавьж байна те. Энэ хүнтэй нэргээд ирээсэй гэсэн нэг тийм амар одоо хүлээлттэй байгаа гэх юм. Үнэ бас айгүй хүлээгээд ижиж болохоор байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд энэ хүн айгүй их тийм царайлаг хүн бас байж болохоор байна. Өндөр хамартай. Гаднаас айгүй царайлаг те. Гой нүдтэй ч юм уу иймэрхүү байж болохоор байна. Айгүй бас джентльмен залууч юм шиг.
одоо эрэгтэн үзэж байгаа бол таны энэ үзүүлж байгаа эмэгтэй чинь бас аяг үзэсгэлэнтэй ганган эмэгтэй байж болохоор байна гэсэн зүйл бол харагдчихээн. Таас ингээ аягүй бас юм юу байна. Одоо тийм сонирхдаг шохоорхдаг хүн чинь бас байж болохоор гэсэн зүйл бол харагдчихээн. Одоо юм амар удаан хугацааны харилцаа бас биш те. Одоо нэг богино хугацаанд бичиж байгаа холбоогүй болсон ч юм уу бас тиймэрхүү байж болохоор гэсэн зүйл бол гарч ирж ийн. Тэгээд бас нэгэндээ жоохон худлаа ярьсан ч юм уу тийм худлуурмаг зүйлээс болоод одоо зайгаа барьсан тий холбогдохоо болсон холбоо тасалсан байж болохоор энэ тий худлуурмаг ийм одоо дүүр эсгэл туурам эхлэлч юм уу иймэрхүү зүйл бас гарч ирж ийн. Одоо та хоёр худлаа яриад нэгнээсээ салцсан байж болно тий. Одоо юу ч жишээлээ штэ тий нэг одоо хуурсан ч юм уу тий. Одоо өөр хүнтэй бичээ баригдсан нэтэрээ тиймэрхүү байж болохоор эндээс бол ингэж харагдчихээн. Могой гарч ирсэн. За тэгээд ер нь аль энэ хоёр хөөрхөн цэцэг маань аягүй адилхан байна тий. Тэгээд энэ нас ингээд ийм юунёг Чернелийн гэдэг штэ тий. Би бас өөрөө ийм өнгөнд амар дуртай байхгүй юу. Тэгээд энэ өнгө чинь ерөнхийдөө нөгөө юуг илэрхийлдэг штэ одоо титэм хүртний өнгө штэ тий. Тэгээд титэм хүртний өнгө мөн тий. Тэгээ одоо илүү нөгөө зөв бэлэг зөв мэдрэмж иймэрхүү зүйлийг бол илэрхийлнэ. Тэгэхээр та айгуу тийм одоо бас манифест хийгээд ижиж бас болохоор юм шиг гэсэн зүйлээс харагдчихээн. Яа тэгэхээр энэ дээр ингээд нэг юм итгэл найдвар амжилттай аз жаргалууд юу гэдгийг сайхан мэдээ иймэрхүү зүйл гарч ирсэн. Тэгээд угаасаа Clover чинь нөгөө азийн цэцэг штэ тий. Тэгэхээр та энэ хүнийг ингээд буцаад ирчээсээ над руу биччихээсээ одоо холбогдоосоо гэдэг аюу их тийм итгэл найдвар тавиад байгаа тий. Ингээд манифест энэ төр хийгээд байгаа тий. Одоо харин шийдмэд одоо юу байдгийг нэг тиймэрхүү юмыг энэ хүндээ хийгээд байгаа гэж бас болохоор байна. Аюу тийм итгэл найдвар тавиад байна л гэсэн зүйл бол маш тод домроо харагдчихээн. Тэгээд үзүүлж байгаа хүн чинь юу нь бол ийм хүнтэй мөн бол үзээрээ тий. Одоо зарим нь бас одоо за яахын энэ хүн бол би одоо энэ хүний хүсгүй байна энэ гэж байгаа хүмүүс байгаа л өөр группийн маань үзээрээ тий. Энэ групп бол яалчгүй одоо энэ хүнийгээ маш их хүсч хүлээж байгаа бүр ингээл энэ хүнтэйгээ л нийлчихсэн гээл тий. Манифест энэ амар хийгээд байгаа юм шиг. Энэ зүрийн шид мэд хийгээд байгаа мó. Нэг тийм ич бас байж болно тий. Энэ бас айгүй magician харагдчихээн. Юм алхаа залхаатай тий. За одоо хэвдүүлээ. Энэ хүнтэй таныг юу гэж бодож байна гэдгийг харъя. За манай 3 дугаар группийн маань үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхнийг юу гэж бодож байна. Wow, eternal memory гэж шүү. За энэ хүн бол таныг бол мартаагүй, санаж байгаа, бодож байгаа дурсамж байна те. Таныг гих одоо бодол мэдрэмжийн зүйл нь бүр ингээл үргэлжилж байгаа те. Eternal гэлтэж штэ те. Бүр ингээд хизээж мартахгүй ийм мэдрэмжтэй байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээ энэ дээр бас woman те түрүүн бас эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр та хоёр бие биенийхээ айгуу тийм сонирхож хоороглын хүн нас байж болохоор байна те. Гадна төрөх байдалд нь маш одоо хоёр биендээ таалагдсан тохирсон одоо хоёр талтай айгу бас царайлаг одоо юу гэдгийг гадна үзэм сайтай хүмүүс манаас байж болохоор энэ одоо хүн болгоны сонирхож хохорхол төрүүлсэн юм эмгтэй эрэгтэй хүмүүс маань байж болохоор байна. Тэгээд яадаг ч гэсэн одоо энэ хүнтэй таныг юу гэж бодож байна гэвэл мартаагүй санаж байгаа бодож байгаа танаас бас мессеж хүлээж бас болохоор байна тийм мессежс гэсэн зүйл бол гарч ирж ийн. Таныг ер нь л бодож байгаа. Магадгүй өөрөө бас бичгээгээ өгсөж иж бас болно. Одоо хэдүүл илүү дэлгэрүүлье. За манай 3 дугаар группийн үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхнийг юу гэж бодож байна вэ? Яг одоо юу гэж бодож байна? Энэ хүн бол бичин одоо юу гэдгийг тань руу холбогдно гэдэг зүйл бол айгүй бодож ийн те. Өөртөө чинь холбогдохыг айгүй хүсэж байгаа болтой бол харагдаж байна. Гэхдээ энэ дээр айгүй том юм гарч ирж штэ те. Бүр тавар
Ten of Swords. Тэгэхээр та хоёрын дунд бол гал асчээ тий. Одоо тийм муудалцаа маргалтай гэх юм уу? Жохон иймэрхүү зүйл болжээ гэсэн зүйл бол харагдчихээн. Юу гэмээр юм дээ. Ийм нэг худлаа ярилт бас байж болно. Тэгээ гинтийн та хоёрын дунд бас хүн амтан айгу худал хуурмаг ярьсан, гомдоосон энэ чинь ийм штэ тэр чинь тийм штэ ч юм уу гэж ярьсан байж болохоор энэ те магадгүй энэ одоо группийнх маань илүү нөгөө юм дөнгөж нэгээ таньж мэдчихэж байгаа ч юм уу те ийм сонирхол шохоорхлын төвшин нөгөө гадна талаас нь илүү их харж сонирхол шохоорхоод те үзэсгэлэнтэй маань гой сайхан юм байна гэдэг тал дээр амар дурлсан ч юм уу. Тэгээд бас нэг нэгээ жоохон таньж мэдээгүй одоо мэдэж явж байхдаа одоо янз бүрийн хил ам болоод ч юм уу те үл ойлголцол гараад илүү нөгөө бусдын нөлөөтэй 3 дахь чит хэдийн нөлөөтэй одоо найз нөхөдийн хил ам одоо юу гэдэг нэг танил татны хүний хил ам ч юм уу те эсвэл одоо нэг хадлаа буруу ойлголт авсан ч юм уу тиймэрхүү байж болохоор групп байна гэж бол харагдчихээн. Тэгээд энэ дээр ингээд Tower хүзүүр, Ten of Swords тэгээд энд ингээд дандаа би өөрсөө өмнө анзаарч байгаагүй юм байна. Одоо юм бахан юм гарнууд байгаа зү тэгээд ингээд зүүгээр хатгаад байгаа зү энэ үсийг нь толгойг нь гэсэн үг. Тэгэхээр одоо муухай бодлыг ингэж толгойд нь хийгээд байгаа юм шиг одоо өрөнжин талаар магадгүй одоо таньдаг мэддэг хүн ч юм уу те ингэж хатгаад байгаа ч юм шиг те өөрийг чинь мартах хэрэгтэй одоо ийм онцгүй хүн ч юм уу те бас дими охин эсвэл дими залуу ч юм уу тийш хилээд ээж болохоор нэг юм айгу өөр хүмүүсийн нөлөөнд автцсан тэрэндээ айгу шаналцсан байж болохоор энэ тэгээд ер нь аль таны source ер нь жоохон одоо стресс бухимдал хэцүү зүйлтэй айгу жоохон хэцүү шаналгаатай энергийг бол илэрхийлэн тэгээд тавар хүзэр гараад ирсэн ер нь бол гинт айгу их тийм цохилт авчээ гэсэн зүйл бол байна. Тэгээд энэ харилцаа ингээд энэ харилцаан дээр тэ өөрийн чинь талаар юу гэж бодож ийн гэх юм бол өөрийн чинь талаарх бодол бүр нуруу унсан байж болно тэ янз бүрийн одоо хүн амтны хил ам янз бүрийн зүйлсээс болоод өөрийн чинь талаарх сайн сайхан бодол нуруу унсан юм шиг тиймэрхүү байж болохоор байна. Гэхдээ яг энэ хүн юу гэдэг юм бэ? Өөрийг чинь тавьж явах хүсэлгүй байгаа тэ өөрт чинь сэтгэл одоо юу гэдгийг шохорхол иймэрхүү зүйлэл байгаа учраас ер нь бол өрлөж нь бичих хүсэлтэй байгаа холбогдох хүсэлтэй байгаа л гэсэн зүйл л гарч ирээд байна. Уусаа Ten of Cups, Chariot, Emperor гэдэг ингээ гараад ирсэн тий. Тэгэхээр энэ хүн биш дээ. Энэ харилцааг урагшлуулахыг хүсэж байна. За ингээд одоо нэгэнт ингээд юм асуудлууд тий янз бүрийн юм тавдахгүй энэ хүнийг байлгаад байгаа ийм зүйлс бол байна. Гэтэ одоо магадгүй энэ хүн илүү чамд сэтгэлтэй учраас те илүү юм өөртөд нь таалагддаг те одоо алдахыг хүсэхгүй байгаа учраас дотроо хайртай учраас те уусаа өөрийг чинь юу гэж бодож ийн гэхэд ийм гоё Ten of Cups гарч ирж байна. Тэгэхээр аль болох энэ харилцаа өргөжлүүлээ ингэж ярихгүй бай те хайр илчлээ ч юм уу бас магадгүй ингээ өөртөд чинь хайр маяр илчилж амжаагүй иймэрхүү дөнгөж эхэлж байгаа хүмүүс маань ингээ салцам холбоогүй энэ төр байгаа бол энэ хүн ер нь бол сэтгэлээ илчлийн энэ төр гэсэн бодолтой байна тий. Тиймэрхүү зүйл бол байна. Жохон л нэг юм гадны нэг юм хүмүүсийн хор явчихжээ энэ харилцаанд чинь л гэж бол уншигдаад байна. Тэгээ энэ хүн ер нь бол өөрийн чинь төлөө тэмцэнэ гэсэн зүйл бол гарч ирж байна. Emperor energy. Тэгэхээр илүү юм одоо бүртээ сүртэй бас нэлээд ухаалаг юмны наан цаана учрыг нь бас олоод тайлцдаг барийн хүн байна тий. Хичнээн одоо хүмүүс судлаа ярьж одоо хурам ихэлсэн ч гэсэндээ үнийг нь олоод харцдаг ухаалаг байж болохоор байна. Тэгэл зарим хүмүүс чинь ингээл бусдын хүнд итгэлтэй өн чинь ийм юм байна гэл одоо хайр сэтгэлдээ бууж өгөөл өөрийн чинь төлөө тэмцэхгүй ийм хүмүүс л байгаа. Тэгэхэд энэ үний хувьд бол илүү тэмцэх хүсэл сонирхол ийм зүйл байна. Илүү миний хувьд бол айхуу одоо хайраа төлөө тэмцдэг зоригтой хүн байна л гэж хэлэхээр байна. Маш гоё. Хайр бол гарч ирж байна. За тэгээ энэ хүн таныг санаж гин үү гэдгийг харъя. Уусаа санаж байгаа л тайсан. Таныг юу санаж гин үү? Хайртай юу? Тэгээ тэрийг харъя. За манай 3 дугаар группийн үзүүлэлтийн хүн нь манай 3 дугаар группийнхний санаж байгаа юу? Хайртай юу? За.
Уул нь бол хайртай. Тэгээ лавар сүзэр эргэж гин. Энд нэг юм нууцтэй нэг бас мадуу олж таньд удаагүй байж иж болохоор энэ хийндээ жоохон нээлттэй бас биш байгаад буруу ойлголт үүссэн юм уу гэсэн зүйл бол харагдчихээн. Тэгээ энэ ер нь 3 дугаар групп аюу юм одоо юу вэ? Одоо юу гэм бэ? Хөнгөн байна. Тэгээ тийм юм бол гарч ирээд байна. Илүү одоо амар хайр дурлал болсон гэхээс илүү жоохон юм наагур байж агаад салцсан юм шиг магадгүй одоо жоохон юуны шохорхлын байдалтай ч юм уу тийм үнэ үзүүлээд байгаа болтой харагдаад байна. Тэгээд энэ ингээ Tree of Cups юу нэрхчлээ. Ерөнхийдөө л энэ харилцаанд маш их ховж гэдэг зүйл явсан байна. Тэгээд энэ хүн бол өөрийг чинь одоо хайрлсан, хайртай сэтгэлтэй. Тэгээд өөрөө ч гэсэн чи бас ингээд хоёр талтай өгөө аваатай ийм харилцаа байсан байна гэж бол харагдаад байна. Гэхдээ энэ дээр л эйгөө мочор битүүлэг жоохон нууц гэдэг зүйл яваад байна. Тэгээ ховж юм нууц юм толгойд хэрхэн эргүүлсэн ийм л зүйл яваад байна шүү гэсэн тийм одоо мессеж бол дахин гарч ирээд байна. Энэ харилцаа ингэж явуулахгүй байх гадны нөлөө гэх юм уу? Магадгүй одоо тойройгоо одоо хоёр талтай айгу хөөрхөн сайхан хүмүүс байнгут нь атаархсан хүмүүс үг хайж иж болохоор ч юм шиг тийм байж болно. Тэ хүний атаархал одоо юу хийж болохоор эвгүй хүмүүсээ тэгчтэй тий бүр баларч өгдөг хүмүүс л байгаа. Тэгэнгүүт эндээс бол та хоёрын сэтгэл зүрх ингээд нийлмээр байгаа боловч тий нэг тийм ховж нууц гэдэг зүйл аюу юм орооцолцсон байна. Тэгээ толгойд хэрхэн эргүүлсэн байна. Нүдийг хаасан боосон байна. Тэгээд энэ хүн ингээд бүр эргэлцэл авсан байна. Тэгээ одоо юу гэдгийг өөр чинь хайртай сэтгэлтэй мөртлөө бүр ингээд тэрэндээ эргэлцэлтэй би энэ хүнийг бүр хайрлах юм зүг байсан юм эсвэл одоо энэ хүн надад бүр үнэхээр хайргүй байсан юм шүү. Одоо өөрөөх чинь өөр хүнтэй явсан энэ гэж бодоод байгаа юм уу тий одоо юу гэдгийг ямар ч байж болно тий та хоёрын дунд юу болсон юм тий ерөнхий уншлага учраас за тэгэхээр нэг тиймэрхүү айгу буруугаар ойлгосон зүйл үнэхээр л гарч ирж байна. Тэрнээсээ болоод энэ хүн яг одоо хайртай ч гэсэндээ одоо юу гэдгийг сэтгэлтэй тий өөрөөх чинь одоо харж бодож сандаг ч гэсэндээ ингээд эргэлзээтэй байна гэсэн зүйл бол байна. Өөртөө жоо одоо итгэхгүй байгаа гэсэн ч юм уу. Одоо юм өөрөөх чинь бас юм бүрэн итгээд бүрэн одоо өөртөө чинь өөрийгөө зориулаад гэх юм уу та тий ингээд явна гэхлээр айгүй юм хэцүү байна, халттай байна тий. Хоёр л ингээл нэг юм дундуураа хүн энэт оруулсан л байж иж болохоор харагдаад байна. За одоо хэдүүлээ илүү эргэж ирэх юм уу гэдгийг харъя. Энэ хүндээ нэргэж ирэх үү? За манай 3 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхэн дээр эргэж ирэх үү? Ирээдүйд эргэж ирэх үү? Wow, that. Амар хэцүү эргэлзээтэй мессеж бол гарч ирж байна. Ер нь бол эндээс бол ингэж харахад биш тий. Эргэж ирэхгүй байх магадлал маш өндөр. Яг тэгэхээр энэ хүний найз нөхөд хамаатан садууд юу гэдгийг ийм нэг өөр хүмүүсийн нөлөө энэ харилцааг дуусгахад маш одоо гүн гүнзгий оролцсон. Тэгээд угаасаа одоо болтол нөлөөлсөөр байна л гэсэн зүйл бол харагдаж байна. Эндээс угаасаа ингээд дайттай тэгээд Tree of Cups гараад ирлээ. Би бол энэ хоёрыг бол нийлүүлээл бусдын нөлөөг өрөл дуусж гинаа л гэж хэлэхээр байна. Одоо энэ хүн айгүй бусдын үг те найз нөхдийн үг ховж иймэрхүү зүйлд бол автцсан байна. Уус автцсан гэж бол харагдсан. Тэгээд одоо юу гэдгийг тэрэндээ бүрэн итгээд те өөртөө чинь одоо юм юугүй ойлголцож чадахгүй те. Ингээл за энэ хүн ер нь л ийм хүн юм байна. Эднэрийн хилдэг үнэхэр үнэн надад угаасаа хайрахгүй байсан ч юм уу те. Эсвэл одоо надад өгнөж бус байсан ч юм уу. Иймэрхүү юм бодоол энэ хүн ер нь бол аюу хаалттай. Юу ч ойлгохгүй энэ хүн.
нэг юм бодит зүйлийг олж харахгүй байгаа гэх юм уу, ийм шудраг бус явдлын харилцаанд бүр үнэхээр орж ирсэн ийм халттай болттой тий. Эсвэл ийм 3 дахь харилцаа одоо энэ үнийг чи харж явдаг хүмүүс ингээд хор утгаад идэх юм уу, нэг юм айгүй ийм шудраг бус халттай ойлгомжгүй ийм зүйл энэ харилцааг үнэхээр одоо дуусгах гээд байна. Угаасаа ер нь дуусчихжээ л гэж л харагдаад байна. Энэ хүн эргэж ирэхэд маш хэцүү. Уул нь л өөрөмжийн хувьд шүү дээ тий. Үнэхээр одоо ийм юу л юм л да. Сэтгэлтэй юу, сэтгэлтэй зүрх тий, сэтгэл зүрх иймэрхүү юм зориулсан иймэрхүү зүйл бол байна. Тэгээд айгүй их одоо гой сайхан мэдрэмж нэг нэгэндээ өвлцөж авалцсан тий. Ийм зүйл бол байгаа. Гэтэ үнэхээр одоо нэг юм болохгүй л байна да гэсэн зүйл бол харагдаад байна. Тэ үр өгөөж иймэрхүү зүйл бол байхгүй. Хичээгээд ингэ явъя гэхээр айгүй хаалтууд байна. Хэцүү байна гэсэн энерги бол гарч ирж байна. За одоо хэдүүлээ нэмэлтээр болохоор ер нь энэ хүн чиндээ энэ энергиэс гараад үйлдэл хийх юм уу? За эсвэл одоо бүр хийхгүй юм аа гэхэд өөрийн чинь хувьд энэ хүн рүү үйлдэл хийвэл ирээдүй байна уу ч юм уу те? Тийм байдлаар уншиж өгье. За тэгээд уншлагын юм болоо, баярлаа. За сайн мэцхан уу, манай 4-р группийн маань Дутаа Марил энэ стикерийг сонгосон. За одоо хэдүүлээ таны энержи чекинг хийцгээе. Та энэ үнийг юу гэж бодож ийн вэ гэдгийг үзэн. Тэгээд энэ таарч байгаа л таны үзэсгэлэнтэй группийг гэсэн үг шүү. За одоо манай 4-р группийн маань үзүүлж байгаа хүнээ юу гэж бодож байна. За stability. Вау. Ямар гоёор бодож байна. Гоё хөзөр ирэж байна. Protection. Дөрөвдөр группийн маань үзүүлж байна юу гэж бодож байна вэ? Нас гарч ирнэ нэ. За эндээс юу нь бол харахад байна штэ тий. Энэ хүн таны амьдралын нартай гэрэлхийгээ хамгаалалт сайн сайхан зүйлтэй одоо юу гэдгийг гэр бүл магадгүй гэж та харж иж бас болохоор энэ одоо ингээд энэ хүнийг тайвуу хайрлж хамгаалж одоо хүндэлж явдаг ч юм уу. Ийм нэрг бол гарч ирж байна. Тэгээд энэ хүн таны агуу хайрч нэж иж болохоор байна тий. Great love гэж тэгж байна. Таны одоо тийм хамгаалагч юм шиг бас ингээд playing safe гэд support protection гэдэг чинь тэр энэ хүн магадгүй тантай нэлээд удаан хугацаанд хамт байсан тийм ийм хүнд нээж болохоор байна. Тэгээд ямар шалтгаанаар одоо та хоёр маань бизнесний нь бол мэдэхгүй шүү дээ тийм тэрийг нь бол үзээгүй байна. Гэхдээ ядагчээсэн та хоёр ингээд болоод ингээд холбоо харилцаагүй тийм иймэрхүү байгаа ч гэсэндээ энэ хүн таны одоо тийм чухал хүн байсаар байна гэсэн зүйл бол харагдаж байна. Та энэ хүндээ одоо ч одоо сэтгэл зүрх бүх зүйлээ зориулдаг. Хизээд одоо энэ хүн чинь буцаж ирэх юм бол та хүлээгээд авахд бэлэн тий ийм энерги бол гарч ирж байна. Та тэгээ энэ хүнд үнэхээр одоо юм юу вэ? Хайр гэхээс илүү эндээс айгүй юм юу энерги авахгүй юм одоо урт хугацааны юм одоо дасал болцсон тогтвортой гэх юм уу? Ийм энерги бол гарч ирж байна. Та хоёр маш удаан хамт байсан бас байж болохоор байна. Эсвэл одоо энэ хүнээс та юу гэх тийм дүү тий байж болохоор байна. Энэ хүн чинь аюу юм одоо танд ийм юу өгдөг те хүч одоо хамгаалалт иймэрхүү зүйл өгдөг маш одоо тийм бүр сүртэй одоо таны дэмжигч туслагч юм шиг тийм бас байж болохоор байна. Мадуу одоо та хоёр салсан ч гэсэндээ илүү танд одоо туссаар гэж болохоор байна те санхүү мөнгө одоо юу гэдгийг бүхэл үнэлэр таныг сангаад байгаа байж болохоор байна. Гэхдээ яг нөгөө хайр сэтгэлийн хувьд буцаж ирэх үйл гэдгийг нь бол үзээд байгаа те. Мадууд бас холбоотой байж болохоор байна те. Амьдралын шаардлагаарч тий. За одоо хэдүүлээ энэ хүн таныг юу гэж бодож байгаа юм бэ гэдгийг нь үзье. За манай 4-р группийн үзүүлж буй хүн нь манай 4-р группийн үзүүлж буй хүн нь манай 4-р группийн юу гэж бодож байна юу вэ? Амар их өсөрч гарч ирж байна.
Тэгэхээр бодоод байгаа болтой бол байна. Манай 4-р группийнхний үзүүлж би хүнэн. Манай 4-р группийнхнийг юу гэдэг ч юм бэ? Two of Wands. Wow. Seven of Cups. Empress. Тодорхой энэ бүр та хоёр яг ийм гэр бүл болж исэн те, гэр бүлтэй гэр бүл үүсгэж исэн ийм хүмүүс маань байж болохоор энэ одоо гэр бүлээ цуцлуулсан ч юм уу те. Одоо ингээ хол тустай байхаас өөр аргагүй болцсон. Эсвэл одоо яг салцсан те, нийцгүй болоо салцсан мөртлөө ингээ холбоотой өөр хүүхэдтэй ч юм уу те, нэг ийм динамик бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй одоо дөнгөж уулзаж учирж байгаа. Тэгээд тэгж байгаа болсон ч юм уу те. Иймэрхүү хүнээ хүлээж байгаа хүн маань бол үзээд бол хэрэггүй. Энд бол аюу урт хугацааны харилцаа бол гарч ирээд байна. Бүр гэр бүл болсон хүнээ тэг гэр бүл болоод салж барьсан иймэрхүү хүнийг үзүүлж иж болохоор энэ тэгээ одоо юу гэдгийг нэг төрдөө салцсан байгаа ч юм уу, эсвэл одоо бүр салцсан мөртлөө буцаж ивлэрэх бит хоёрт зай байна уу ч юм уу. Тэгж бодож үзүүлж байгаа хүмүүс минь байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ үний хувьд бол та бол хүүхдийн ээж одоо эхнэр эсвэл одоо юу гэдгийг одоо яг тийм ханижлан байсан ч юм уу тэгж хараад байна. Бүр юм одоо хүүхдийн ээж гэж бол хараад байна. Тийм Empress үзүр тийм маш одоо юм үзэсгэлэнтэй гой сайхан эмэгтэй гэж бол хараад байна. Хэрвээ одоо дундаа хүүхдийн тэр болоогүй бол өөрөөх чинь бол үнэхэр гой сайхан эмэгтэй одоо эмэгтэй хүний бүрэн шинжийг харуулсан хүн гэж бол хараад байна. Тэгээ гадна өнгө үзэмж өөрийгөө авч байгаа байдал чинь бол төгс байна. Гэхдээ Queen of Swords гарч ирж байна л да. Айгүй юм одоо хүүтэн хүндийн нэрг өөрөөс чинь бас мэдрээд ээж болохоор байна. Өөрөөс чинь ингээ хаягдсан юм шиг бас мэдрэмж аваад ээж болохоор байна. Өөртөө чинь одоо юм нөгөө дулаахан мэдрэмж айгүй байхгүй байгаа даахгүй. Эндээс бол тэгж харагдаж байна. Тэгээ өөрөөх чинь сонирхож шахаархсан тий сониучрсан гэдэг зүйл бол энэ хүнээс л харагдаж байна. Тэгээд энэ хүн биш дээ итгэл найдвар гэх юм уу, өөр төр чинь юу тийм дээ. Өөрөөх чинь сонгоё энэ төр гэхээр энэ хүний хувьд айгүй хаалттай. Өөрийн чинь хувьд өөрөөх чинь айгүй хаалттай хүн гэж бол хараад байна шүү. Тэ? Та ингээд ер нь юу гэдэг энэ хүнийг л одоо буцаж ирэх нүү нэтэрэг гэл ер нь одоо хүсчтэй үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүний хувьд бол ер нь тантай нэлээд бас төстэй. Тантай ер нь болж одоо буцаж нийлүүл яах болт юм уу те. Тийм зүйл бас айгүй хараад байгаа болтой. Тэгэнгүүтээ таныг бас айгүй ажиад байгаа болтой. Тэгэнгүүт таны хувьд өгөөд байгаа нөгөө тэр энергитэй өгөөд байгаа vibe нь энэ хүнд жоохон хүүтэн хүндий байна шүү гэсэн зүйл л харагдаж байна. Тэгэхээр та энэ хүнтэй л одоо болж битгий ингэж хийх энэ төр гэж бодож байгаа бол илүү нээлттэй байх хэрэгтэй, уран тулаан байх хэрэгтэй гэсэн зүйл бол гарч ирж байна. Тийм зүйл бол харагдаад байна. Энэ хүнтэйг илүү одоо тийм дотн те. Одоо яг нэг юм дэндүү салаад утцсан инээ тэрийг бол бас дотн байх зүйл ах л та. Гэтэ нэг юм жоохон чин сэтгэлтэй байгаад дулаахан мэдрэмж энэ хүндээ өгөх юм бол энэ хүн ер нь л жоохон буцаж ирэх хүсэлтэй байна. Ингээд жоохон наашлсан байна те. Хүрээ ам наашлна гэдэг л нэг тэр шиг нэг нийтдээ ингээд нэг юм тань руу гих сэтгэл бол байна. Одоо сонирхож шохорхол ийм зүйл бол байна. Алсын юм бас бодож иж болохоор байна. Өөртөө чинь ингээд буцаад нийлүүл яах болоо гэсэн зүйл бол толгойн тархинд нь бол бодогдож байна. Даанч жоохон юм одоо том руу харцдаг байна. Яагаад тэгэхээр өөрийн чинь л өгж байгаа өөрт нь хандж байгаа хандлага те. Иймэрхүү зүйл жоохон онцгүй байна. Эсвэл одоо бүр холбоогүй байгаа бол энэ хүн бүр юу яатсан байж болно. Тэ өөрөөс чинь бүр айгаад ч юм уу те. Одоо муудчих юм маргачих вэ гэд бүрэн холбоо тасалсан байж болохоор нь өөрөөс ч одоо хүүтэн хүндий зүйл айгу мэдрээд байна гэсэн зүйл бол харагдаж байна. За одоо энэ хүн таныг санаж гин үү гэдгийг үзье. За манай 4-р группийнхны үзүүлж буй хүн нь манай 4-р группийнхныг санаж байна уу? Perfect. Wow, 7 of Cups, 9 of Cups. Өөрөөх нь бол боддог сандаг. Энэ харилцааг ер нь ингээд тавьж явуулах хүсэлгүй байна. Тэгээ ингээ Hierophant гараад ирлээ. Тэгэд энэ бас Devil үзэр гарч ирж байна. Тэгэхээр та хоёр ер нь л
бас айгүй нөгөө юуны тэ хувь тавилангийн бас кармик учирлаар учирсан байж болохоор байна. Тийм амархан энэ хүн өөрийг чинь тавиад явуулчихгүй. Энэ хүн бол өөрийг чинь гих сэтгэл, хайр, бодол, цаг хугацаагаа зарцуулалт тэ одоо юу гэдгийг өөрт чинь нөгөө халамж, хайр иймэрхүү зүйл бол байгаа. Тэгээ ерөнхийдөө нэлээ ийм хоорондоо холбоогоо тасалж байгуул нэг юм дундаа хүүхдтэй ч юм уу. Тийм л хүмүүс маань юм уу даа л гэж бол харагдаад байна. Тэгээ энэ хүн айгүй их тийм үүрэг хариуцлага өөрийн чинь өмнө үүрж иж болохоор байна те. Үүрэг хариуцлага үүрээд байгаа. Гэж иж болохоор нэ өөрийг чинь одоо хүүх шухтай чинь хайчаагүй ч юм уу те. Ингээд одоо хариуцлага гэдэг зүйлийг үүрэх хүсэлтэй те. Эсвэл бас хүүхдүүдээ санаж иж бас болохоор гэж бол уншигдахаар байна. Тэгээ ер нь бол энэ хүн биш те. Хүчин зүтгэл гарах хүсэлтэй өөртөө чинь ингэж болж бүтэхтэй. Өөрийг чинь одоо сонгоод ингээд дахин ихлүүлэх ч юм уу те иймэрхүү хүсэл л байгаа. Яагаад тэгэхээр өөртөө чинь маш холбоотой. Одоо хүүхэд шуухад одоо 9 бүсэн юмараа үнэхээр холбоотой байна. Дэвл үзрэл гарч ирж байна. Өөрөөс чинь бол тийм амархан явчихаар хүн бол биш. Тэг өөрийг чинь бол бодож байгаа, санаж байгаа. Дандаа боддгоо гэсэн зүйл бол гарч ирж байна. За хайр байна уу? Өөртөө чинь хайртай юу гэдгийг үзье. Вау. Одоо тийм ив нэгдэлтэй байх гэдэг юм уу? Одоо илүү нөгөө юм юу юм юм бэ? Яг юм сэтгэл мэдрэмжийн хувьд тийм бол нэг гарч ирэхгүй байна. Яг юм нэг эвлэлдэн нэгдэх хамтдаа болж бүтэхтэй одоо юу гэдгийг та хоёр маань гэр бүл болсон. Тэгээд нэг юм түр хугацаанд салсан марсан байгаа бол энэ хүн ер нь юм гэр бүлээ бодъё, энэ эвлэлдэн нэгдэе те. Хамтдаа болж бүтээе гээд нэг юм бодит юм бол хараад байна. Тэгэхээр амар одоо юм хайр бодоол те хөнгөн хийсвэр энэ харилцаанд хандаад байгаа юм бол байхгүй маш их ирээдүй өөртөө чинь ингэж хамт байх одоо гэрлэх нэгдэх те хамтдаа ингэж болж бүтэх юм л талаар маш их бодоод байгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Бэл тэгжил хэлэхээр энэ өөртөө чинь маш их холбоотой хүн байна. Та хоёр удаа магадгүй нөгөө сүнсний холбоогоор гэрлэж үр хөвгтэй болж те энэ амьдралыг одоо ингэж хамтдаа авч явах хэрэгтэй те энэ ингэжиж одоо үеийн өрн төлөөсөө төлөх хэрэгтэй ч юм уу иймэрхүү хүмүүс ээж болохоор байна. Та хоёрт бол надад хамтдаа байх тийм үүрэг даалгавартай хамтдаа байгаад хань ижил болоод нэгдэж нийлээд энэ амьдралд ингээд одоо зөндөө хийх зүйл бол байгаа гэсэн зүйл бол айгүй тод бол гарч ирээд байна. Сүнсний холбоо та хоёрын үүрэг хариуцлага гэдэг зүйл бол байгаа. Тэгэхээр энэ харилцааг шууд тгээ орхиол те нэг нь болохгүй ингээл орхичдаг харилцаа бол биш. Яадаг ч гэсэн та хоёр бол эргэж нийлэх бүрэн потенциалтай хувь тавилантай юм хүмүүс байна гэсэн зүйл бол байна. Тийм амархан энэ холбоо тасрахгүй гэсэн зүйл бол байна. Одоо юу гэдгийг ингээ хүмүүс ингээд хоорондоо гэр бүл болох хэвээр хувь тавилантай хүмүүс байгаа шүү дээ тий. Одоо кармикч бай, soulmate ч бай. Яадаг ч гэсэн ингээд нэг юм гэрлэх хэвээр хамтдаа хийх хэвээр зүйлстэй тий гарах хэвээр үр хүүхдүүдтэй ч юм уу тий. Иймэрхүү хүмүүс байгаа шүү дээ тий. Тийм хувь тавилангаар учирсан хүмүүс байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд бол тийм л учирлаар учирсан хүмүүс. Актер одоо би амар хайр дурлал харахгүй байна. Та хоёрын хувьд тийм нөгөө хамтдаа үүрэлцэх үүрэг хариуцлага хамтдаа ингээд явах те хичээгээд ингээд явах хийж бүтээх зүйл маш их байна гэсэн зүйл бол үнэхээр харагдчихээн шүү. Тэгэхээр та хоёр одоо яг л тийм хувь тавилангаараа л үнэхээр явж байгаа. Одоо ийм түр мүр салцсан байгаа бол буцаал нийлчихнэ гэсэн зүйл бол маш тод харагдчихээн шүү. За одоо хэдүүлээ энэ хүн эргэж ирэх юм уу те гэдгийг харъя. За манай 1-р групп, 4-р группийн үзүүлж буй хүн нь эргэж ирэх үү? За угаасаа л эргэж ирэн дуусахгүй. Вау. Нэг харилцаа бүр ямар тодорхой гарч ирж байна тий. Угаасаа энэ харилцааг бол дуусахгүй дахин шинээр эхлүүлнэ. Хүсэл байна, сонирхол байна. Одоо бүр үүрэг хариуцлага бүх юм нь байна тий. Энэ хүн одоо боддоор энэ харилцаагаа эхлүүлмээр байна. Энэ харилцааг хизээш дуусгамааргүй байна тий. Та хамгийн гол нь одоо юу гэдэг юм хөнгөн хийсвэр байдлаар хандах юм уу гэвэл үгүй энэ хүн бас айгүй хөөрхөн бодит болох гэдэг нь тий хамтдаа л ингэж одоо байж болж бүтмээр байна гэх юм уу. Тийм зүйл бол гарч ирж байна. Тэгээ энэ хүн бол үнэхээр эргэж ирэх бодолтой, хүсэлтэй.
эргэж ирнэ гэсэн зүйл бол харагдаж байна шүү. За одоо хэдүүлээ нэмэлтээр энэ хүн нь хизээ үйлдэл хийх юм те та хоёрт маань юу ямар ирээдүй байгаа юм, ирээдүй нь ямар шоу байхаар байна. Та дэд юу н хүлээгээд ингээд байх юм бол юу болох юм ч юм уу те. Тиймэрхүү зүйлийг нь харж өгнө гэсэн. За тэгээ уншлагын юм л баярлаа.